За энэ ажлын хэсгийн санал дүгнэлттэй танилцлаа. Тэгээд эндээс нэг зээл аваад тэдэн төлөлттэй байна. Тэдэн хэмжээний зээлийн авлагын үлдэгдэлтэй байна гэдэг тоог бол зээл олгосон юм чинь бол энэ тоо хэмжээг бол хөөгд гаргачих байх боломжтой баха. Нэг гол одоо энэ дээр ингээд санал дүгнэлтэн дээр одоо ойлгохдохгүй бас магадгүй мэдээлэл дутмаг одоо хүсэж байгаа мэдээлэл юу вэ гэхээр жижиг дунд үйлдвэрлэлээс одоо ингээд жидүүгээс зээл аваад хичнээн одоо аж ахуй нэгжийн ямар салбарууд хэдийн хэмжээний одоо энэ зээлийг аваад ямар үр дүн гарсан бэ гэдэг ийм тоо мэдээлэл хэрэгтэй байна. Энэ дээр одоо жишээлбэл ямар бүтээмжийг бий болгосон, ажлын байрууд бол дурдсан байна. Гэхдээ бас яг үндсэн гол одоо яг энэ үйлдвэрлэл яаж өргөжиж хөгжсөн, ямар салбарууд нь одоо босч ирсэн гэдэг тал дээр мэдээлэл ерөөсөө харагдахгүй байгаа даа. Тэгээ энэтэй холбоотой мэдээлэл тоо баримтууд гарсан уу? Хичнээн бизнесүүд одоо эндээс гарааны бизнесүүд боссон. За эндээс одоо гарч байгаа яг одоо аутпут буюу одоо гарц хэмжээнд нь ямар байгаа, ямар үр дүн гарсан, бүтээмж хэдээр нэмэгдсэн. Эний одоо яг энэ жижиг дунд үйлдвэрлэлийн зээлийг аваад үр дүн яг ямар хувьтай байсан гэдэг ийм нарийн мэдээлэл нэгд харагдахгүй байгаа даа. Бид нэр одоо нэгэн зээлийн асуудлыг ярьж байгаа бол яг энэ үр дүнтэй нь уялдуулж хэмжигдэхүйц одоо байдлаар нь яриул одоо илүү үр дүнтэй болов. Хоёрдугаарт энэ дүгнэлттээр бизнесийн орчныг дэмжихдээ энийг сайн ойлгохгүй байна. Үүнийг батахын тулд төрийн зүгээс дэмжлэгийн хөтөлбөрүүдийг уламжлалт байдлаас илүү гүнзгийрүүлж гэж яг юу гэсэн үг юм бэ? Энэ дээр нэг тайлбар өгөөч ээ. За мантахын гишүүний асуултанд хариулъя. Жижиг дунд үйлдвэрийн газар Эрдэнэ сайхан. За бид нар бас энэ зээл олохдоо төрөөс олгож байгаа томоохон бодлоготой уялдуулж зээлүүдээ олгож байгаа. Жишээ нь одоо хүнсний хувьсгалтай уялдуулаад ихэд за яг үннээ хэлэхэд бол 19 оноос өмнө үл тоо баримт юмнууд байдгүй маа. Тэгэхээр бид нар 19 он буюу агентлаг байгуулагдсанаас хойш бүх статистик тоонуудаа бол аваад ингээ нэгтгээ явж байгаа. За хүнсний хувьсгал дээр ихэд нийтдээ 763 одоо аж ахуй нэгжид 98 тэрбум төгрөгийн одоо зээл олгосон байна. Эндээс 3912 ажлын байр шинээр бий болсон байна. 2700 ажлын байр хадгалагдсан байна. За цагаан алт 79 төсөлд 7.5 тэрбум төгрөг өгөөд 405 шинэ ажлын байр үйлж 265 ажлын байр хадгалагдсан. За тэрбум мод хөдөлгөөний хүрээнд 19 төсөлд зээл олгож 1.9 тэрбум төгрөгийг олгосон. 119 аж ахуй нэгж 119 ажлын байр шинээр бий болж 103 ажлын байр хадгалагдсан. За хөдөө орон нутг руу шилжих хөдөлгөөнийг дэмжих бодлого 28 одоо аж ахуй нэгжид зээл 3.4 тэрбум төгрөгийн зээл олгосон. Үүн 112 ажлын байр шинээр бий болж 85 ажлын байр хадгалагдсан. За нийтдээ ер нь 20-25 оны хооронд бол 1055 одоо аж ахуй нэгж өргөтгсөн. За шинээр 255 аж ахуй нэгжийг бол одоо шинэ үйлдвэр бий болсон гэсэн. Ингээд мөн одоо 41 мянган ажлын байр одоо 9 оноос хойш олгосон хугацаанд бол хадгалсан 56 мянган ажлын байр бий болгосон гэд. Ингээд тодорхой үр дүнгуудыг бол гаргаж явж байгаа. За мөн шинэ горшоо хөдөлгөөнтэй холбоотойгоор горшоодод бол зээл олгосон. За энд бол 97 загвар горшоонд 10.6 тэрбум төгрөгийн зээлийг олгосон. Тэгээд 540 ажлын байр бий болж 463 ажлын байр хадгалагдсан гэд. Ингээд сүүлийн 20 оноос хойш статистик тоонууд бол гараад хэдэн аж ахуй нэгжид ямар зээл олгогдоод араас нь хяналт тавиад зээл нь төлөгдөж гин үгүй юу гэд ингээд бүх юм бол явж байгаа. За чанаргүй байгаа зээлийн хувьд бол өмнө олгосон буюу одоо 18-9 оноос өмнө олгогдсон зээлүүд дээр бол одоо хууль хяналтын байгууллага тандах маяар ингээд явж байна. За Эрдэнэ сайхан дарга 2019-оос өмнөх одоо тоо баримт байхгүй гэж болно. 19 оноос хойш одоо энэ чинь 7-8 жилийн хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд олгогдсон зээлийн одоо хэдүүлээ нийт хэдэн аж ахуй нэгж тэдэн төгрөг аваад тэдэн төгрөгийн үлдэгдэлтэй тэдэн төгрөгийн авлагатай гэж ярьдаг юм а болмоор байна.
Энэ одоо татвар төлөгчдийн энэ мөнгийг эргэлдүүлж байгаа бол бид нар энэ хөдөө аж ахуйн салбарын одоо энэ жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн яг энэ зээл олгож байгаа үндсэн зорилго чи яг юу юм бэ? Энийг хэдүүлээ нэг ойлголт төрөхгүй бол ийм хариулттай явах юм бол бид нар ер нь цаашдаа энэ жижиг дунд үйлдвэрлэлийн зээл ер нь үр дүнгүй олгодоо дахиад нэг хуучин кейс давтагдах уу гэсэн эрсдэл харагдаж байна. Чи ямар бүтээгдэхүүн үйлдвэрлээд байгаа? Ямар төрлийн бизнес одоо аж ахуй нэгжүүд дийлэнх нь авж байгаа? Үүнээс одоо тэдэн ажлын байр бий болоод хичнээн одоо үйлдвэрлэлийн тоо хэмжээ нэмэгдсэн байна. Импортыг орлох одоо За тодруулгад дэмж хариулъя. За жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгож байгаа зээлийн үндсэн зорилго бол ажлын байр бий болох. Тэгээ би тайлан дээр бас сая байна, би сая бас хэллээ. Хэдэн ажлын байр бий болсон, хэдийг хадгалсан гэдгийг бол. За хоёрдугаарт нь шинээр үйлдвэр хэдийг бий болгосон юм бэ? За бүтээгдэхүүнүүдийн талаар бол судалгаа байгаа. Нэг үйлдвэр одоо 100 саяын зээл авахд хэдэн төрлийн бүтээгдэхүүн одоо бий болсон ингээд. Нийтдээ 9,000 гаруй энэ зээлдэгчийн асуудал л да. Тэгэхээр энийг одоо хэдэн төрлийн бүтээгдэхүүн гэдгийг нэмэгдсэн бэ гэдгийг бол танд тоогоор хүргүүлье. За ер нь бол сүүлийн үед Монгол улс бол хөдөө аж ахуйн орн учраас хөдөө аж ахуй дээр суурилсан үйлдвэрлэлийг дэмжих бодлого гарч байгаа. Мэдээж Монгол улсын төрөөс баримталж байгаа одоо бодлогууд тэрэн дээр нэмээд дандаа үйлдвэрлэлийг дэмжих. Өөрөөр хэлбэл худалдаа үйлчилгээгээ хойш нь орхиод хийж бүтээж байгаа ялангуяа хөдөө аж ахуйн гаралтай түүхэн эдийг эцсийн бүтээгдэхүүн болгох ийм үйлдвэрлэлд дэмжлэг үзүүлж байгаа. за жижиг дунд үйлдвэрлэлийн зээл бол ажлын байрал бий болгох зорилготой зээл юм бол хэдүүлээ энэ зээлийн асуудлыг бүтцээр нь ер нь дахиж нэг харахгүй бол болохгүй юм байна гэж хэлмээр байна. Манайх одоо энэ жижиг дунд үйлдвэрлэлийн газар хөдөө аж ахуйн яам бол өөрөө энэ гэр бүл хөдөлмөр нийгэм хамгааллын яамны үйл ажиллагааг хийдэг болчихсон юм уу? Зөвхөн ажлын байр бий болгох зорилготой юм байгууллага болчихсон юм уу? Эндээс чинь бүтээмж бий болоод бид нар яаж одоо импортоос хангаж байгаа энэ бүтээгдэхүүнийг жижиг дунд үйлдвэрлэлийн зээлээр дотоодын энэ жижиг дунд бизнесүүдэд дэмжиж энэ орлого бүтээгдэхүүнийг бий болох вэ гэдэг бид нар бүтээгдэхүүн нийлүүлэлт үр дүн бүтээмжийн асуудлыг л ярьдаг байхгүй бол ажлын байр бий болгодог зээл юм бол бид нар дахиж энэ жижиг дунд үйлдвэрлэлийн ер нь энэ агентлаг ер нь байх хэсэг асуудлыг бид нар дахиж ярих шаардлагатай юм байна гэдэг би бол дүгнэлтэнд хүрч байна. За үнэхээр сүүлийн 6-7 жил улсын төсөвдөр мөнгө тавигдаагүй. Тийм учраас өмнө олгож исэн зээлээ эргэн төлүүлээд тэр муу зээлүүдэд төлүүлээд ингэ явж байгаа. Тэгэхээр төсөв санхүүгийн хувьд бол маш хангалттай байгаа. Тийм учраас бид нар маш өндөр шалгуураар тодорхой нэлээд шалгаж иж өгч байгаа. Төсөв санхүү тавиад өгвөл энэ ажлын байр бий болох бүтээмж нэмэгдүүлэх энэ чиглэл рүүгээ хандаад энэ зээлийн хугацаагаа уртасгах сонгон шалгуулалтын хугацааг багасгах ийм үүрэг даалгаврууд өгөгдөд эхнээсээ хэрэгжээ явж байгаа. Зүгээр өнгөрсөн жилүүдэд өгсөн нийт 9,200 зээлдэгчийн хувьд бол хүнсний үйлдвэрт 1,500, хөнгөн үйлдвэрт 2,400, газар тариаланд 976, мал аж ахуйд 1,200 гэдэг ингээд салбараараа таны түрүү хэлснээр бол өгөгдсөн зээлүүдийн тоо бий. Энүүгээрээ дагаад бүтээмжийн ер нь бол яг хуу жижиг дунд үйлдвэрлэлийн сангийн олгож байгаа зээл бол яг хөдөлмөр эрхлэлтийн сантай ер нь ямар ч ялгаагүй болчихсон. Нийгмийн хамгааллын ийм шинж давамгай болчихсон. Одоо хөдөлмөр эрхлэлтийн дэмжих сан чинь ажлын байрыг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах, малчтад хүртэл тариаланчдад хүртэл зээл хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зээл олгож байгаа. Инээс бол одоо ялгагдах хэрэгтэй гэж харж байгаа. Одоо ингээд энэ жил одоо 40 гаруй тэрбум төгрөг энэ чинь бас их мөнгө штэ. Тэгэхээр бид нар сангийн мөнгө бага байгаа гэхээсээ илүү чанарт суурилсан юм зээлийг олгодог болгомоор байгаа. Жишээлбэл одоо энэ хөдөлмөр эрхлэлийн сан бол өөрөө нийгмийн хамгааллын шинж давамгай бол жижиг дунд үйлдвэрлэлийн сан бол өөрөө эдийн засагт жижиг дунд үйлдвэрлэлийн тэр хувь нэмрийн оролцоо хэдэн % байх юм? Үйлдвэрлэлийг яаж хөгжүүлэх юм? Одоо жижиг дунд бизнесүүдийг яаж бойжуулах юм, чадахжуулах юм?
ажлын байрыг яаж бий болгох юм? Гэхдээ ажлын байр дотроо бид нар зохистой ямар ажлын байрыг нэмэгдүүлэх юм? Нийгмийн баталгааг нь яаж бий болгох юм гэдэг эний цаана одоо Батэрдэн даргын гишүүний хэлж байгаа агуулга дээр нь бид нар төвлөрөх хэрэгтэй цаг болсон байна. Тэгэхгүй бол одоо Эрдэнэ сайхан дарга таны ярьж байгаа асуудал болгон чинь ерөөсөө яг одоо хөдөлмөр эрхлэлтийн дэмжих сангаас ялгахдахгүй ийм асуудал яриад байгаамаа. Тэгэхээр бид нар үндсэн гол чиг үүрэг бол өөрөө зээлээсээ арай өөр үйлдвэрлэлийг нэмэгдүүлье, бизнесийн өсөлтийг бий болгоё. Тухайн одоо жижиг дунд үйлдвэрлэлийн өсөлтийг нэмэгдүүлж чадварчуулъя гэсэн энэ чиглэл рүүгээ илүү түлхүү анхаардаг болоод явах юм бол 40 гаруй тэрбум төгрөг байсан ч бид нар чанартай одоо ийм жижиг дунд үйлдвэрлэлийг нэмэгдүүлж чадах юм бол таны төсөв нэмэгдэх бүрэн боломж, сангийн төсөв нэмэгдэх бүрэн боломж бий болох юм аа гэдэгтэр бас хэлмээр байна.